байна уу? Манай Globus podcast-ыг сонсож байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай өнөөдрийн зочноор маш хүндэтгэлтэй нэг зочин оролцож байгаа. Энэ зочин манай Монгол улсын Шальтай хоккейн олон улсын хэмжээний майстер, Монгол улсын шигшээ багийн тамирчин Мөнх Баярын Батгалд оролцож байгаа. Одоо гадаад явж исэн 9 жилийн бараг 10 жилийн одоо түүхтэй их сонирхолтой яриа өрнүүлэх ийм зочин гэж бодоод бид өрсөн байж байгаа. За сайн уу Батгалд? Сайн байна уу? Та бүхэнд энэ өрөмн дээрээ. За манай залуучууд бол сайн мэдэх байх хоккей сонирхдаг хүмүүс. За Батгийн Монгол улсаас оролцож байгаа. Та эдмэнд ажгүй байгаа юу? Корона ямар шүү байна? Бид сайн байна уу? Монгол улс хөл хоройтой тодорхой хэмжээнд хэсэгчлэг хөлөөрөө тогтоогод ажил төрүүлж байгаа. Хөлөрөөний байдалтай онлайн зайн хэлбэрээр яваал. Тэгэл бүгд л ковидын эсрэг дор бүрний хичээгээл алдар хамгаалтын дэглэмээр барайл байцгааж юм да. Бас нэг сайхан зүйлийг сонсогчдод бас сонирхолж хэлэхэд Батгалдын ах нь бас Монгол улсын Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин одоо Бадрах гэд бас мундаг залуу байсан. Одоо эмчийн ажил хийгээд Сагсан бөмбөгөө тоглож байгаа яах нь? Төр тэгсэн үү. За Батгалд тэгэд хизээ Солонгос явжээ. Солонгост 9-10 жил амьдарсан сураг байна. Солонгост амьдрал ямар байсан хизээ очоод хэдэн он буцаж Монголдо иржсэн. Энэ талаар нэг хэлэх үү хэдүүлээ? За би 2003 он 4 он 10 жилээ төгсөөд тэгээд Солонгос руу явжсэн. Тэгээ 2004 оноос 2010 12 он байж байгаад ирсэн дээ. Ажиллаж амьдраад бас хэсэг сураад. Ямар зорилготой явжсэн бэ? Манайхан чи аюул хүмүүс одоо санхүүгийн боломжоо дээшлүүлээгээд Солонгос руу ирнэ явдаг байсан шүү дээ. Одоо явсаар л байгаа юу? Тийм. Одоо ер нь залуучууд бол гэлтгүй ер нь хэн болгоо нээлттэй явдаг болсон байна дөө. Бидний үед чинь бас тэр үед нэг гэрээний ажилчид гэх хүмүүс их явдаг байсан. Би болохоор сурах болон ажиллах зорилгоор явж ирсэн. Тэгээд би ч хамгийн 3 оны хавар юм байна гарч яваад Жэжүү арал дээр очиод тэнцэнээсээ хаашаа Сөүл рүүгээ орж ирсэн. Яг мэдээж хэрэг тэр үед амьдрал бол гэрийн амьдрал бас тийм сайнгүй байсан үе байсан. Тэгээд ах эгч нар бүгд оюутан хичээл сургуультай намайг бас боломж олцоо гаргуул сураарай. Тэгээ бас аж амьдралдаа дээшлэх боломжийг олгоод би тэгээд гэр бүлээрээ ярилцж чад шийдвэр гараад чи явсан юм. Тэгээ би явж ирсэн. Тэгээд чиний очиод тэгэхээр шууд ажилд орсон юм аа. Энэ зам гүр угсралтын тийм ажилд үйлдвэрийн ажилд орж ирсэн. Тэгээ тэнд очиод мэдээж хэрэг нэг хамаатан садан гэл хүмүүс их танил тал дээр очдөг байсан. Би чинь бол яг ганцаараа гараал нэг 100-ын танил. 2004 онд гэхээр уучлаарай Баталтай хэдэн настай явж явах вэ? Би яг 18 хүрдэг жилээ явжсэн. Аюу жоохондоо гарсан ба шүү дээ. Тий. Тэгээд тэр үед чинь монгол хүмүүс хэрэг байсан. Сайн монгол хүмүүстэй танилцж таарч одоо ахын зөвлгөөгөр, эгчийн зөвлгөөр хаяад нэг хоол иж өгч юм уу? Манайхан ч бас хөрхөн шүү дээ. Би биэндээ тусалдаг. Тийм хүмүүстэй хэр таарч ив. Тий, намайг анх тэр үйлдвэрт очиход тэнд яг зам бүрийн чиглэлээр сургуулаад төгсөөд тухайн компанид ажилд орсон. Мөнх Баяр гэдэг ах байсан. Манаас намайг очиход тухайн үед 7-8 жил болцсон. Бас тогтцсон. Таач гисэн нэлээ амжилттай сайхан явж байсан ах тусч авч ирсэн. Тэгээд намайг чих байгаад ийм жоох хөвгд ингэж ирж идэх юм бэ? Ингэж ирж ажиллахаар идэх юм уу? Гэт их л гайхаад сонирхож хүлээж авч ирсэн. Би тэгээд тэр ах маань л их намайг энэ ажилд их юу болгосон доо. Зааж сургаж, Монголын тэр нийгэмд яаж хөл тавьж бие авч явахыг тэр ахасаа л ирнэ сурч. Тэгээд тэр ахыхаа заавраар яваад нэг 2 жил хамт байсан юм аа. 2 жил орчим. Тэгээд тэр ах маань өөр ажил руу шилжээд би ерөнхийдөө тэр ахыхаа хийжсэн ажилтгийг авч үлдсэн. Тэгэл нөгөө тэр цагаас хойш ер нь тэгээд олон одоо бас надтай ажиллах зорилгоор ирж байгаа залуучууд болон ах нарыг ажилдаа аваад зааж сургаал өөрөө ч хажууд хамт суралцаал. Тэгэл Солонгосын их бүтээн байгуулалт болох одоо энэ Сөүлээс Пусан хүртэл гэдэг хурдны замын P2 үеийн төсөл хэрэгжижсэн. Тэрний нөгөө дамжин гүүр болгоны манай энэ компани маань Англи систем гэдэг Солонгосын систем гэдэг ийм туслан гүйцэтгэгч компани гүйцэтгэж ирсэн. Тэгэхээр ч Монголын одоо шижинсэн сайхан залуу үеийнхээ одоо тэнд Солонгосын бүтээн байгуулалтанд оролцож исэн гэж ярьж байна шүү дээ. Тийм. Би биенээсээ суралцах эсвэл би биендээ зааж өгөх зөндөө юм байдаг гэсэн баг. Тэр хооронд бас инээдтэй хөгжилтэй одоо анх очиод чи солонгос хэлтэй явсан уу? Хэрвээ солонгос хэлгүй очиж исэн бол хэлээ сайн мэдхгүйгээсээ болоод инээдтэй эвгүй байдалд орох тиймэрхүү хөгжилтэй одоо дурсаад ярих тийм юм их болж байв.
Их олгүй яах вэ? Ер нь огт хэлгүй л очижсэн. Тэгээд ажлынхаа ажлыг бизнесийн бэлтгэж яваал уулзаал. Тэгэл нөгөө тухайн чиглэлийн ажлын бас сургалтын сураал тэгэл явж ирсэн. Тэгээд нэг инээдтэй ер нь голцсон солонгосын хөгжилтэй юмнууд хоолн дээр их болдог. Нөгөө манайхан чи хүн доод иддэг мах гурил гэдэг шиг. Солонгос ч бол хөнгөн жамны ургамал ногоо гэдэг шиг. Тэгээд голцсон хоолн дээр тийм хөгжилтэй юмнууд болдог. Надад тийм тохиолдсон юмнууд нь юу би ч анх очиод одоо хоолндоо ч бас тэгээд нэг дасаагүй. Биднээс нэг хоолндоо дасна гэж ярьдаг. Алуун ногоотой бол ургамал дасаагүй байсан үе. Тэгээд нөгөө юм буурцгийг шаардлагатай буурцгийг надад манайхан нэг тоглоод тайлбарлахдаа сүултээ будаа гэд нэр өгсөн. Нөгөө шар буурцг болгоотой буурц гэж чинь. Сүултээ будаа. Тэ өнөөдөр чамд сүултээ будаатай өгнө гэж. Тэгэл манайхан тэгэл яриад байсан. Би нөгөөдхийг нь юу юм болоо гэж дотроо ингээл гайхаал. Нэггүй гайхаал. Тэгэл өдрийнхөө хоолн дээр яваал орсон. Манайхан за одоо сүултээ будаа гарч ишээ. Нөгөө одоо нэг басна буурцгийг усан чанцсан буурцнаас шүл гаргацсан шүл юм да. Ногоотой. Тэгээ будаатайгаа хальж. Тэгээ нөгөө буурцных нь шүл нь гараал ирсэн. Бид чи өнөөс гол идчихсэн. Би нөгөөдхийн нэгээд мэдэхгүй ингээл эхлээл идсэн. Идээд дуус. Тэгэл чиээс буурцны нөгөө цагаан будаатай сүултээ цагаан будаатай шүлээ хүлээгээл байна. Харин тэгээл юм гэсэн. Чиний наа идсэн буурцсан шүү дээ. Тэгэл нэг дээр нэг хоолны газар. Бас би нэгээ цаашлуулахтайгаа тий. Тэгээ ер нь тэгээд залуучууд чинь их бибинээс урам зориг би бинийг ер нь их цаашлуулж хөгжилдөж тэр утгаар их цаг нар их өнгөрч урдан өнгөрч их хэрэгчтэй нэг ийм ихтэй болж байгаа санагддаг шүү дээ. Тэгэл явдаг гэсэн. Тэгэл бас тэгэл метрон дасаа хөгжилтэй. Одоо манай чинь одоо намайг байхад метроны лайнууд нэг 7 лайнтай л байсан. Одоо бол 20-30 гараад хөгжлийн бүр нэлээ явцсан. Тэгээд нэгдүгээр лайн гээд ерөөсөө зүүн хойд захаас хотынхон төвөөр яваад баруун ор захтаа очдөг хамгийн ихний анх үүссэн метроны шугам нахгүй. Тэгээд нөгөө хамгийн анх метрон сууж үзэж байгаа. Нөгөө дугаартай. Метроны манай тэр ажил болохоор тэр яг нэгдүгээр лайныхаа хамгийн нэг цэгийнх нь юу эс буудалтай. Тэгээд тэнцэнээсээ суугаад нэг сөүлээс нэг одоо нэг метрогоор явах юм 40 минут явдаг газар ахгүй яг хотынхон төврөө ороход одоо манайхаар бол нөгөө скват амжилт гаргаж. Тэгээ явж исэн нэг ингээд тэг хүүхэд ч байсан доо нэг үсэж унтцсан метрондоо суугаад унтаад тэгсэн нөгөө буух газараас хэтээд нөгөө талийнх нь эцсийн зэг дээр очицсан. Нэг үс метронд ганцаарх нөгөө метро нөгөө бас оройч байсан юм шиг санагдтыг. Зогсоол дээр очиод зогсцсон. Бүр намайг баг мэдгүй. Тэгээд нэг метрон тэгж хоноод өглөө эрт метроныг 4 цаг 20 минут хөдөлчихэд тэгээ нэг 2 цаг төлөө зогссон. 2 цаг гарна л зогссон. Тэгээ 2 цаг гар метронд байж тэгдэг. Занаа явгаар нэг хонж нэг явжсэн тийм нэг юм төгс. Ганцаархан хонцнуудыг чимээгүй л. Тий, метрон тэгээ хоноод өглөө яг нэгт нөгөө замдаа нийлэл явж байгаа юм чинь тэгэл явж исэн. Тохоо илүү нэг айцтай юм шиг одоо бодохоор хөгжилтэй юм шиг. Яана л гэж батсан байлгүй. Тий. Тэгэл дараа тэрнээс хойшоо тэгэл нөгөө метрогоор явна арай өндөрсөөр эхэлж явж сурж байгаа байхгүй. Хамгийн хэрэг тэгэж нэг хөтөлгөөт юм уу да. Баткиг их сүрхий сэргэлэн залуу гэж сонсч байсан. Эсвэл шүн унтахгүй метрогийн дотор талаас нь задлаа. За Монголд энийг ингэж өгсрол ингэж болдсон юм гэж шүнжээ ажилласан нөө. Нөгөөдг нь шинжилж судлаад. Яг тухайд бол их л айцтайгаар ингэжсэн шүү дээ. Яг юу болж байгаа гэдэг. Манай Монголоос Солонгос руу бас одоо ажил хийх гэж маш их явдаг болохоор монгол хүнээр бол тотогдохгүй байдаг юм шиг байгаа нь тий бодвол монголоор яриад нэг айлаас нь одоо борц ирсэн бол борцоо хоож идэх ч юм уу Монголоос бас нэг актер монголоор санаал монгол хэлээ өгүүлээл тийм тохиолдолд хэрэг гарч ирсэн ер нь баг байдаг болов уу гэж бодоод идэв штэ Солонгосыг. Ерөнхийдөө бол нийт масаараа баг. Би нэгтээ нөгөө ганцаараа яваад голцоо нөгөө солонгосчууд дундаа байсан болохоор иргэд их өгүүлдэг байсан. Тэгээд солонгос хэл сайн сурсан байж тээ. Солонгосчуудын дунд орсон. Тий, яг солонгос нөгөө нэг тийм баг дотроо байсан учраас. Тэгээ их л өгүүлдэг, их л тийм одоо нэг ганцаард нь гэх юм одоо их байсан. Тэгээд ганцаардахаараа яг уу ганцаардахаараа юу бодогдох вэ? Гэрлэгөө уцаар ярих уу? Тэр үед интернет байхгүй одоо маш бага хэрэглэдэг байсан болов уу гэж бодож байна. Тэ тэр үчи интернет гэл Yahoo Messenger л гэж байсан. Тэгээд энэ ухаалаг утсан мэсгэрээс байхгүй. Тэгээд нөгөө нэг 13 мянган вон одоо тэр үед бол Монгол мөнгөөр 20 мянга 25 мянга гэх юм да нэг 40 минут ярьдаг. Минут 20 1 цаг 20 минут ярьдаг тийм карт байдаг гэсэн. Тэгээд нэг ерөнхийдөө бүх л юм тэгээд яадаг тооцоолдог байсан. За сард ерөөс 4 цаг гэрлэгөө ярих юм байна.
7 хоногт нэг ярих юм байна. Тэгээд 4 ширхэг карт ингэж авч явах юм байна гэл. Тэгэл ихэвчлэн нөгөө ганцаарцсан үедээ их нөгөө уул хатанд их явна. Энэ уулаар л их алхалт хийж тэгэл нэг зураг авч тэгэл дугуун унж гэнэ нэг жоохон спорттой холбоотой тийм хөдөлгөөнүүдийг хийдэг байсан. Тэгэж л чөлөө цаг болгон ганцаар дээр нь давдаг байсан доо. Сая ингэж ярьж байна тооцоо хийдэг болсон гэдэг чинь манайхан бас нэг ийм нэг хоёр хэсэг байгаад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Одоо маш олон хүмүүс маань бас эдийн засгаа сайжруулахыг гадны орнол бас гардаг шүү дээ. Зарим нь сурах гад эсвэл ажил төрлөө сайжруулах, мэргэжил дэвшлүүлэх янз янзын чиглэлээр гэхдээ бас нэлээд хүмүүс маань санхүүгийн байдлаа дэвшлүүлэхийг гардаг. Тэгээд нэлээд ажиллаад зарим нь бол нэг сайхан мөнгөө дараад хадгалаад ах шиг байгаа юм тий. Зарим хэд маань болохоор за яг дараа нь тэгж байгаа болох ах гэж хөрхи ар гэр лугаа туслаад ах トゥ дэ өгөөл нэг тиймэрхүү маягтай чи энэ хоёрын аль одоо сортод нь багтаад явж ив эсвэл дундчиг барайл явж ив. Тий. Би яг 2-3 замаар л явсан. Эхний үедээ бол нөгөө мэдээж ар гэр ээж ах түнрээ бодлого явах. Эхний ээлжинд бол ерөөсөө цалин мөнгө төгрөгөө ар гэр лугаа явуулдаг хэлбэртэй байсан. Маш олон хүний жишгээр тийм ээ. Тийм олон хүний жишээ. Маш олон монгол хүний жишгээр Тийм тэгээд тэр 2000 оны эхэлчээс одоогийнх шиг бас ингээд тийм юм болгон нээлттэй бас тийм сайжирчаагүй. Цаг өөр байсан. Санагддیں۔ Тийм угаасаа цаг өөр байсан тийм чинь ахуй амьдрал өөр байсан манай. Мэдээж хамгийн нэг гэх юм бол мэдээж ар гэр аав ээж бодогдно. Тэгээд нэг хэсэг явсан. Дараагаас нь бол ерөөсө хоримтлал юм байна. Нөгөө хэдийн шинэ нийгэмдээ ороод газар бас орчиндөө зохицох тусмаа хүн нөгөө санхүүгийн инх замраагүй байдал руугаа илүү орох гэдэг юм байна л. Тухайн нөгөө нийгмээ дагаад. Тэр үед бол энэ хоримтлал юм байна. Ерөөсө хоримтлал юм байна. Тэгэхээр хоримтлахын тулд одоо мэдээж ар гэртээ тодорхой хэмжээний за ингэж өгөх хэрэгтэй юм байна. Үлдсэнийг нь өөртөө хоримтлах хэрэгтэй юм байна. Ирээдүйд одоо тэгээд 18-ээс 20 настайгаас л ингэж бодож эхэлсэн дээ. Тэгээд нөгөө яг хүмүүс л тийм л үгүй юм шиг санагдтiin. Нөгөө орчиндөө дасаагүй байхдаа одоо мэдээж ар гэрээ ингээ анхааралтай аваад орчиндөө дасаад ирэхээр тухайн нөгөө нэгнийхээ сэтгэхүүгээр нөгөө үндсэн зорилгоо мартаад нөгөө тухайн нийгэм рүүгээ идэхийг ингээд басан зохицоод явах хандлага бол тухайд яг миний үеийн залуучууд бол ажиллагддаг байсан. Тэгээд би гэхдээ нөгөө харьцангуй нөгөө одоо тухайн үедээ бол 30 гарцсан 35 6 яг одоогийн миний байгаа насны дээр байгаа тийм тогтой хүмүүс их хүрээлүүлсэн. Тэгээд нөгөө Солонгос багман ч гэсэн бас тийм тохны хүмүүс байсан болохоор нөгөө яг тийм өсвөр насныхаа тийм нэг хөдөлгөөнтэй үеиг бол яг тийм тохны хүмүүс байсан болохоор хөдөлгөөнөө нэг хазарлж идсэн юм л биш одоо ингээ бодоход яг өөр тэгээд тэнд чинь олон найз нөхдөд болно ингээд найзлаад явхаар тэр найзуудыгаа ингээ харахаар нэг нийгэм рүү идэх юм уучраад тухайн нийгмийнхаа сэтгэхүүгээрээ чиний ингээ байгаад идэг тийм болчдгийм болов гэж одоо ингээл боддоо ш. Тэр үедээ бол би бол яг тийм эмх замбраатай тэгээд тийм хөдөлгөөн багтай нэг ажил гэр ажил илүү цагаар нь сурах гэсэн юм. Эрт санхүүгийн сахилга хацад ийст орсон байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Миний бодлоор ингэж боддог байхгүй бас ер нь хүмүүс жоохон мөнгө цаастай болъё, жоохон санхүүгээ сайжруулах ч юм уу тэгж бодох юм бол нэг хоёр арга зам л байгаад ах шиг байгаа юм. Миний бодлоор заримдаа нэг юм шал илүү дутуу юм зардлах гаргадаг шүү дээ тий. Ийм ч юм тийм ч юм яг бодсон ч өнгөрөх шаардлагатай ч юм уу. Тэгэхээр тэр бүхнийгээ таньжээж нэлээд тооцоотой бийж манай одоо германчуудаас одоо сурж байгаа юм маань л энэ байна л да. Тийм шаардлагатай биш юм одоо жоохон таньж нэлээд тооцоотой бийжээж нэг санхүүгийн эрхчлэлд хүрэх ч юм уу нэлээд боломжтой болохны боломж байх шиг байна гэж бодод идэх. Нөгөө талаараа эсвэл давхар бас ямар арга зам бэ? Ажлын хажуугаар хийх бизнес вэ нү? Ажлын хажуугаар нэмэлт орлого орох давхар ажлууд вэ нү? 7 хоногт ганц удаа ч гэсэн очиад ажилладаг ч юм уу тийм бас нэг орлого олох давхар нэг их үүсвэр ийм нэг хоёр замаар явж иж нэг арай нэг боломжийн болдог юм болов гэж бодод идэв штеп. Энд дээр чи юу гэж бодож явдггүй? Тийм би яг үеийнхэндээ захиж хэлэхэд тийм ээ гадагшаа гаргаж байгаа. Тэгээд яг тийм нөгөө нэг өөр тооногдсон тогтмол газраас илүү гарсан цагаа илүү цагийн тийм ажил зараад илүү цагийн хөлсөөр одоо цагийн ажил нэг ясандаа хийх хэм болвол нөгөө нэг сул цаггүй байхаар хоримтлал нь илүү үсээд явдгийм болоо гэж би бодсон. Би яг тэгэд явдаг байсан. 5 хоног ажиллаад хагас бүтэн санд дандаа илүү цагийн ажил хийдэг байсан баг. Эхний 4-5 жил ер нь тийм байсан дөө. Тэгээд
Яг тэгэж яг нэг 20 21 жоохон 22 3 настай болоод ирэхээр бас тэгж боддог юм билээ. Одоо энэ нэг одоо байгаа мөнгө яаж өсгөх үү, яаж нэг юм бизнесийн юм руу оруулах уу гэдэг юм. Тиймэрхүү юм бодогдж байсан. Тэгээд тухайн үед бол би яг тийм бизнес гэдэг юм уу, тийм 8 ч гэдэг юм, эсвэл мөнгө ингээд нэг өсгөх яг ийм юм дээр бол өөрийг бол биш юм байна гэж бодсон. Би бол зөвхөн ажлыг сайн хийж хоримтлаараа ер нь ингээд явах юм байна. Санхугаа авч явах юм байна. Гэт өөрийгөө нэг 22 мөртөө гэж ойлгосон байдаг. Тэгээ таарсан готлоо өмсөн шүү дээ, тийм ээ. Таарахгүй томцсон готлоо өмсөд гүөх гэдэг бол бас нэг болохгүй. Тий. Тэгээд яг одоо энэ залуучууд гэх юм да, одоо 20 гарцсан 24 5-таа манай шавнар ингээл хүүхдүүд энэ ерөөсө хилдэг юм байдаг. Зүгээр хөдөлмөрл сайхан хөдөлмөрл ажил хий, ажлын үн цэнийг олохгүйгээр сайхан хий. Тэгээд олохгүй энэ чинь ямар ч ажлыг олохгүй юм чинь юу ч тэр ч атсан дасан зохицох чадвар нь өндөрсөд хүнд ингээд нэг солонгоцтой бид нар харагдах байдал гэж ярьж. Хүний ингээд ихтгэл байх байдлаар харагдах байдлаас харагд. Тэгэхээр ажил хийцсүү. Ажлыг олохгүй сайн гэсэн цагт бол тэр ард нь бол мөнгө санхүүтэй холбоотой юм бол тогтворч байна. Хүний итгэл алдахгүй олон сайн ажил хийж өмнө сэтгэлээсээ хийгээд ард нь гараад түүнийхээ итгэлийг хадгалж явах юм бол тэгээд амьдрал өөрөө алуурхан нөгөө нэг юм аясаараа заагаад өгч нэгдэг шиг зааж игөөд санхүүгийн хөгжлийн тухай хугацаагаар тодорхой хэмжээнд хүрсэн л байдаг юм байна лээ. Нэг үгээр хэлэхэд тий хөдөлмөр хийж явж байгаа хүний хөлс мөнгө бол заавал артаа талд нь ирдгээ гэсэн сайхан үг шүү дээ. Тийм яг тэгээ. Би би нэг ийм дотроо нэг ээж их хэлсэн бодож явт. Монголоос Ихроос явах гэж хад. Миний хөө нэг сайхан санаа зөв бүлэр нэг заяа зөв явдсан штэ. Гээл нэг хэлж идэг. Би тэгээд тэр үгийн тухайн үед ч мэдэхгүй л явж исэн. Тэгээ яг нөгөө нэг ингээд ажил төрөл анхлаад 21 22-тай 23-тай болоод ирж байгаа. Нэг өдөр яг тийм нэг үг хэлж ирсэн нэг л чихэнд сонсогдно гэдэг шиг орж ирж ирсэн. Тэгэл яг тэрээс хойш за ер нь санаа зөв бол заяа зөв юм байна. Байга дотроо бод хэлж өөртөө хэлж тэр үгийг их бодож явдаг да одоо хүртэл. Тий. Ястаа гоё. Би бас энэ үгэнд дуртай штэ. Энд бас Германы нийгэм бас хүмүүс ер нь ажил хийгээд цалингийнхаа 10% ч юм уу 20% ч юм уу ер нь ирээдүйд болох юмдаа ч юм уу ирээдүйд ер нь гэдэг утгаа жоохон хадгалаад тэгээ явж хахад нөгөө санхүүгээ нэлээд зузаатгаад явах боломжтой ч юм уу ер нь нэг болж өгвөл тодорхой хэмжээ сар болгоны салангаас аргашаана хийжээ гэд ер нь тэгж тооцдог боддог хүмүүс бас их байдаг. Солонгос хүмүүс ер нь ямар шиг хүмүүс бол мөнгө цаасаа хоримтлагдаг юм болов уу эсвэл байгаагийнхаа хэрэг тэрэндээ тохируулж тансаг амьдрчих гэдэг улсууд ямар хүмүүс байдаг вэ? Солонгос хүмүүс нөгөө дээр үеэс нэлээ зовлон дунд гарч ирсэн байна. Ерөөсөө хоримтлал. Ерөөсөө бүх юм тооцоотой. Жижиг гэхгүй, зоосыг гэхгүй, цаасыг цаас гэхгүй яг цааш нь талт идэг. Тийм. Үндэстнэрээ бүр тийм артын юм шиг санагддаг тийм. Ер нь тийм. Өгшин, залуу, дунд үе, хүүхэд гэлтгүй бүгд тийм хоримтлал нь тийм тодорхой хэмжээний төдөө өгөхөөс илүүтэй ер нь бүх юмаа хоримтлал нь зөвхөн урсгал зардалтаа төдийг тооцоолж явах тийм юмс тийм нийгэм юм шиг санагддаг шүү дээ. Манай монголчуудын одоо дундаж наслалт жоохон бага байдаг штэ. Бусад орныхтой Европтой харьцуулахад ч юм уу эсвэл одоо Японтой ч юм уу. Тэгээд эсвэл манайхан бас нэг ингэж ярьдаг штэ тий. За хизээ өхөн гэж юм харамлж явдаг гэд бас нэг тэр маань бидний нэг амьдралын хэв маягтай маягаас шалтгаалаад манайхан бас нэг хоримтлах талдаа ч юм уу. Ер нь хүмүүс бас магадгүй өөр болж байгаа хэл та. Баярлал баярлсан шиг баярчаад бас нэг хүнд бэлэг өгвөл нэг өгсөн шиг өгчий гэл нэг бас нэг зуршил байдаг штэ. Тэрийг ерөнхийдөө нүүдэлчин сэтгэхүй гэж харна. Нөгөө чиний нийгэмдээ дасан зохицсон зочийнхаа үеэсээ нүүдэлчин сэтгэхүйгээрээ тэгээд тийм байдгийн болов. Одоо бол харьцангуй аршлал 90 оны хүүхдүүд шинэ үеийнхэн гэж ярихад 30 настай 30 гаруй явцсан аршлал тогтоод 31 явчихлаа. Харьцангуй залуучууд хоримтлал тэгээд одоо энэ шинэ үеийн мэрэгжил технологи дээр ажиллах чадвар гэл айгүй өндөр бол мундаг залуучууд их гарч ирсэн байна. Би 11 12 онд Монголд ирж байхад гайхажсэн. Би чинь 26 таа ирж байлаа. Айгүй залуухан иржсэн ба шүү дээ.
Тийм. Миний үе хаана нэ л гэж харж ирсэн. Тухайн 20-т 21-т 22-т хүмүүс яг л нэг 90 оны 93 4 оны айгүй тийм мундаг залуучууд бас айгүй тийм. Тэр яаж мэдэрсэн гэхээр би ирээд нөгөө оройгоор бизнесийн сургууль, мөнгөний бизнесийн сургууль маркетинг чиглэлээр сурсан. Тэгэхэд тэр нэг 2.5 жил яг өөрөөсөө одоо залуучуудтай нэг ингээд хамт олон болоо явж хахад ямар мундаг болцсон бэ залуучууд. Би ер нь яасан орой ирвэ гэдэг өөртөө бас нэг тухайн үедээ нэг хэсэг харамсаж ирсэн. Ямар орой ирч вэ? Ягаад 23 24-т ирчихээгүй юм бэ гэж. Нэг хөвчлөөс хоцрогдсон юм шиг санагдаад тоо тэнд ажил хийж явж байгаад хүмүүс хөвчөдөөсөн байх гэж бодоод аа. Тий, тэгээд нөгөө яг ирэхээр нөгөө манай нийгэм би өөр нийгэм нөгөө нийгмийн зах зээл дээр гарч гараагүй болохоор яг тийм нэг мэдрэмж авдаг юм байлээ. Ямар орой ирч вэ? Арай л оройтцсан байж тээ гэл. Гэхдээ уучлаарай яриг нь тасалчлаа. Гэхдээ одоо нэг тухайн хэсэг юм дээр үеийн залуучууд одоо чиний өмнө гიშгцсэн юм шиг санагдсан ч гэсэн гадаад улсад 9 жил болчиход ирэхэд чиний давуу тал юу юм шиг санагдсан бэ? Тэр хүмүүстэй харьцуулахад одоо эх орноосоо гарч үзээгүй залуучуудтай харьцуулахад манлайлах тийм чанар л арай дол юм болов гэж санагдчихсэн. Яг тэгээд нэг үеийнхэндээ ороод ингээд уусаад ингээд явхаар яг ингээд манлайлал их үзүүл юм болгоно дээр. Тэгэхээр хийчи бүтээчээд гэсэн зоригтой болсон байх гэсэн үг үү тий? Нөгөө хол яваад байна. Ерөөсөө аливаа ямиг ерөөсөө ингэж одоо бодод тунгагаал шийдвэр гаргах дээр за одоо өнөөдрөөс эхлэе. Одоо яг одоо эхлэе. За тэгээд нөгөө багийн зохион байгуулалтын хуваарлтууд за одоо ингэж эхлэе гэл. Ингээл ерөөсөө яг цаг тухайн минутанд барьж аваад яриаг цалин дээрээс хийсэхгүй л байсан. Юм хийх юм бол за одоо яг одоо эхлэе гэл шууд нэг барьж ав. Тэгэл тэрнгөөр яг явахаар их тийм манлайлах болон тэгээд нэг хувийн зохион байгуулалтын бусад үеийнхнийг бодвол илүү арай жоохон дэх юм байсан юм л гэж боддог. Одоо Монголдоо хүмүүс бол юм гэдэг чинь за маргааш чи за энийг ингэ хийчээ дараа нь болоо. Тэгэл ингээд нэг хоошин тавиад иддэг. Тэгж яагаад болчондоо гэж аягүй их яриад байдаг байхгүй. Болондоо болох ч юм болоо болно гэж бодоод явж байгаа юм болоо болох ч юм болоо гэдэг аягүй нөгөө тэгж ярьдаг тий. За тэгж байгаа болох хаа гэж их ярьдаг шүү дээ. Чамд одоо 9 жил эх орноосоо хол байжгаад эх орондоо одоо бүрэн бүс ингэ буцаад очиход буцаад Монголынхоо одоо хөгжил соёлоос өөр болцсон нөгөө өмнө хэрглэж байсан юм мартсан ч юм уу тийм буцаад ирсэн чинь чамд хүмүүс нэг өөр санагдах ч юм уу эсвэл чи тэр шах ч юм уу эсвэл нэрээ Монголд энэ ийм их гоё юм байдаг шүү дээ энийг би мартсан байж дээ ч гэдэг юм уу үн цэнийг улам их мэдэрсэн ч юм уу тийм зүйлүүд юу байв? Яг анх ирээлээ хад мөргөж байгаа юм шиг болсон. Яг яагаад юу руу ирчихэл гэж юм их бодогдсон юм билээ. Юунд ороод ирээ яагаад дараг нь буцах шийдвэр маань баг юу илээ л гэж. Тэгээ ихээр чи хад мөргөж байгаа хүн их айдаг юм билээ. За одоо яах вэ? За яах вэ их бол гэл их санаа зовоол. Тэгэл цаанаас сэтгэл байгаад яг нийгэмдээ ингээд орох гэхээр орж чадахгүй. Тэгээ Монголд ирээд их хөгжилтэй юм ихэд шүү дээ. Нөгөө урд нь ингээ хийдэг байсан хүмүүсний дэлгүүр гардаг жижиг ойр зүрийн хэрэглээнийхэн аваад орж ирдэг. Тийм зүйлээ хийж чадахгүй. Айгуу тийм айцтай. Мөнгөөр худалдаа авалтаа хийхдээ худалдаа авалт хийчихэд үн хөлсийг мэдчихгүй нөгөө бутархай төгрөг орж ирэхээр ингээд гайхаад айгуу тийм их л айгуу гайхчихсэн. Хоёр уурын юм дээр тийм байд. Тэгээд нөгөө машин дэргээ унаад явъя гэхээр замын хөдөлгөөнд нь оролцож чаддаг юм чадахгүй. Нөгөө Солонгостой бол энэ бүгдээс нь ямар ч ингээд юу асуудалгүйгээ хийгээд хөдөлгөөндөө ажиллагаа тийм ингээд бүгдийг ингээд хийжсэн бол Монголд ирэнгүүт тэр хийж чаддаг бүгдээ хийж чадахгүй ингээд тэгээд бүр нэг хэсэг машин дэргээ барьж чадахгүй болохоор тэр их нэг айгүй нийгмийн бүхэл айгүй ихтэй нөгөө манай замын хөдөлгөөн чинь бас л нөгөө дайн гэдэг шиг л нөгөө эр зэргийн спорт гэдэг шиг л явдаг шүү дээ. Тэр нь айгүй тийм хүн цохилттой байсан. Тэгээд машин дэргээ тавиад алхаж нэг хэсэг явдаг гэсэн. Хотч ойрхон явах юм чи яриас. Тийм ингээд нэгсэн хотын гудамжаар явах нь илүү аятайхан. Тэгээд нэг хэсэг сүл алхаж ингэж явдаг байжгаад нэлээ 1-2 сар болоод дасаад ирсэн. Нэг автобусанд суусан чи автобус нөгөө бас нэг маргааш жигэлтэй айлцсан шүү дээ. Амар явдаг. Тэгэнгүүт тэрнээс нь бас айцтай болонгууд хамгийн гоё юм нөгөө Ердийн хөлс гэдэг шиг тарилабус байсан.
айгүй амар удаан сайхан хүмүүс нь тарилаа босоо голоод суухгүй. Чи угаасаа унтаж явжсэн түүхтэй шүү дээ. Нөгөө юунд ороод метронд ороод удажсэн. Нөгөө амар амар буцаад орцсон уу тий. Тэгээд тарилаа босоо нэг хэсэг яваа. Тэгээд тэр оромжинд 4-5 сар 6 сар. Би 6 сар болоод за одоо нэг арай л жоохон ядаж нөгөө хариулт мөнгө төгрөгөөр мэддэг нөгөө өргөр хэлхний бараг хөдөлтөж явах мөнгө төгрөгийн үн мэддэг болоод арай дээр дасаад тэгээд 6 сараас хойш машин зэрэг барайл зам хөдөлгөөнд оролцсон. Нэг монгол хүн болоо буцаад. Тэгээд тэр орончоос хоолонд мунд ер нь тэгээд дасан зохицгүй юм их байсан. Яг л нөгөө Солонгоснаас очиод нэг 2 жил олж ирсэн юм шигээ. Нэг жил 2 сар ашиглаа. Монголд яг л 1 жил бас гарна тэгэл. Нөгөө сасан мөнгөний мастер ах нь хэр загнав чи ч одоо Монголын маа мартцсан юм уу гэд загнал уу ахта. Манай ах гişнэр ер нь гүй чи ягаад яач ичгээд нэлээд гайхаж ирсэн. Нэг солонгосон болчихжээ гэлээ. Тэгээд манай том ах булганд орон нутагт байдаг. Тэгээд яг би нэг Монголд ирээд нэг 11 хоног ийсэн чи 11 хоногт шууд өвөгийн нутгаар өөрийнхөө байдаг орон булганы шиг өндөр аваа явцсан. За одоо хөдөөтэйгээ явж танилцсанаа. Уул нь яг сэтгэлдээ бол нөх хөдөө бүр их байсан хөлт чинь хөдөө явах бүхэн хүслэн байгаа. Замд ингээ явж исэн чинь би чи намар явсан. Намар 11 сарын донд. Айл явж исэн. Тэрийг хараа гэсэн. Манай ахын чинь болохоор айгу том амтэн гэж бодсон шиг байна. Чон боохоо өөр юу. Тэгээд бодсон. Тэрийг хараа гэсэн. Юу вэ гэл нөгөө чи би нэг амар сүртэй асахгүй. Замд шинж явж. Тэгсэн чинь нөгөө чи юу хаана юу хаа гэсэн нөгөө зурм. Гэтэ гараад нөгөө зурмаа харж. Тэгээд нөгөө хэд нэг сонирхолтой биш. Тэг нөгөө чи юу чи гэж өнгөрч байгаа. Тэгээд чи надад бол тэр амар сонирхолтой. Тэгээд морь унаад ууланд ингээ уулаар ингээ амд хайгаад байгаа яваад. Эсвэл 11 хоногийн дараа болсон хамгийн том хүнд процесс зэрэг тэр л байсан. 3 хоног ууланд нөгөө яг цас ороод 11 сарын дондор цас ороод цас орохоор нөгөө ханд явна гэл яваал. 3 хоног уулаар морьтой яваал. Тэгэхэд нөгөө хэдий нөгөө хөдөөдөө хайртай хөдөө морь мал ундаг байдаг байсан ч гэсэн яг тийм 9-10 жилийн дараа очиод яг тийм одоо шууд ингээ орох болсон. Амар санагдчихсэн. Тэгэхээр нааж тэгэл дасаад одоо бол тэр сайхан монголч сайхан байна л та. Нэрээ нэлээ хөндөрчтэй юм билэ. Тэгээд би бас зам мамаар гарч чадахгүй. Яг чиний хэлдгээр нэг мөнгөний ховчрог олохгүй ядаж байхад нөгөө мөнгө солигдсон байсан чинь мөнгөнд дэвсгэрт нэг солигдчихдаг. Зураг мөрг нөгөө өөрчлөдөг. Тэгээд өнгөнүүд нь адилхан. Би тэгээд дэлгүүрт ороод нөгөө мөнгөө хараад өөрөө ихлээл харж шалгадаг байхгүй. Тэгээ манай том ихч бас тэр шагаад манай нэг ихчд ингэж хэлж байсан. Наадахтайгаа хамт яваарай наачууд нэг гадаад хүн айтаа очив мөнгөөч тоолж чаддгүй юм билээ. Санаа зовцсон тий. Замж гарч чаддгүй юм билээ нэг гадаад хүн шиг болцсон гэд нөгөө энд удаан байчаар тасчаад байдаг байхгүй нөгөө ам гэрэл тэр ногооноор л гарна тэнд чинь бол жоохон өрсөж гүн штэ тэрийг мартцсан байт юм билээ. Тэгээд нэг 7 хоноод нэг арай очтой болчихж байгаа юм чинь. Манай том миний нэг ганц ихчээс тэг яг намайг юм гаргахтаа. За яг тэр тэдэнд төгрөг шүү. Тэдэнд төгрөний хариулт авах шүү. Хариулт авах тохиолдолд тэдэнд. Тэгээс үүлд ингээд мөнгө таарал байх ингээд нэг тэдэнд төгрөг тим авах шүү. Тим. Тэгэл яг нэг робот шиг очоод тим хаана байгаа. Тэгэл яг тэдэнд төгрөг гэж. Тэгэл яг нэг хариулт авахгүйгээр аль болох хариулт авахгүйгээр худалдаа болдгийг сонирхолтой. Тэгж гардаг байсан шүү. Гэсэн чирээс. Эсрэгээр чиний хувьд одоо 18 настай хүүхэд Солонгост очиход бас нэг солонгосын мөнгөнд тэмдэгтэд тасах гэж бас нэг цаг хугацаа шаардлагатай байх гэж бодож байна тий дэлгүүрт ороод худалдаа хийхэд тэнд болж ирсэн нийтийн зөвлөд юу болж одоо хилээ суртлаа өөрийгөө ойлгуулахад бас нэг хүнд идэв шүү дээ дараатайгаа ярихад ч юм уу тэрэн дээр юу нөө тохиолдож байна. Тэг хамгийн бас нэг солонгосын мөнгөний хүн чинь нэг зоосон 100 чип зоосон мөнгө хариултанд авахаар юу илээгээ гайхаад яадаг мөнгө юм байна. 100-ийн дэвсгэр 500-ийн ингээ зоосон мөнгөнүүд тэгээд 1000 төгрөгнөөсөө дэшигээ цаасан мөнгөөрөө шилжиж. Тэгээд тийм мөнгөний бас тийм шокнд анх очиод бол их ордог байсан. Тэгээд жил ингээ зоосон мөнгө хадгалаад оны сүүлд бид чинь нөгөө шин сар гэдэг манайхаас шинэ жил мэлийг өргөн тэмдэглэхгүй. Шин сараа одоо манайхаар бол цагаан сараа гэсэн өргөн тэмдэглэдэг. Шин сар дээр нөгөө хоримтлаа задалдаг. Болцсон юм шилэн вааран гахаг их бэлэг тэмдэг болгож үздэг солонгосчууд их бэлэгдэлтэй. Баатхи чиний хувьд одоо Солонгост 9-10 жил амьдрахад хамгийн сайн сурч чадсан одоо солонгос хүмүүсээс өөртөө суулгаж чадсан гэсэн ямар зам байдал одоо төлөв ажлын зарчимч чанар ч юм уу юуг хамгийн их сайн сурсан гэж боддог вэ чи Солонгос орноос солонгос хүмүүсээс
За би ажилтайгаа л ойж тайлбарлах л да. Ер нь ингээд альва ажлыг барьж авсан бол яг айгүй түргэн шуурхай. Ингээд нэг удаан ингээд бие амраарч гэдэг юм хугацаа зарах нэг тийм темпгүй миний ажлын жанслаг байсан баг. Ер нь юм их хурдан хийх л тийм болсон юм болоо да. Одоо ер нь тийм юм ер нь тийм хурдан хийх л онцлогтой болсон баг та. Цаг бол алт, цаг бол мөнгө гэдгийг их мэдэрч ирсэн байх тийм ээ. Цаг алдах дуртай биш аа. Тий. За бас их сайн чанар штэ. За маргааш олондоо, за тэгж байгаа болондоо гэж тэл нөгөө хамаг юм хугацаагаа цаг нас нар зөндөх юм бас алдах тохиолдол гараад ах шиг байдаг тийм ээ. Тий. Гэтэ одоо нөгөө Монголд ирээд одоо ч яг бас Монголд 10 жил болчихлоо ш. Тэгэхэд одоо яг тийм бас Монгол юм бас буцаал монголжи болтгол юм байна л да. Тодорхой юм дээр дөрвөн шуурхай хийгээл тодорхой бос юм дээр бол за ингээ бас нэг хойшин тавиад монголоор за хийдэй. Монголчлоо. Тэгээ монголчлол. Цал тийм болчтгол юм байна ш. Одоо тийм болцсон байгаа. Бас Солонгосын хувьд Солонгос Герман хоёрын хувьд нэг хэсэг түүхээрээ бас нэг жоохон төстэй юм шиг байгаа байхгүй Герман улс тий баруун зүүн Герман гэж салж исэн тий Солонгос хойд өмнөд Солонгос гэж салж исэн. Энэ дээр ер нь хойд өмнөд Солонгос одоо нэг улс байж байгаа салсан ч юм уу тэрний ялгаа ямар нэгэн тийм хойд урд Солонгосын асуудлууд ч юм уу тэр зүйлүүд чам дээр хэр их тэр нийгэмд хэр их анзаарэгддэг байсан. Яг тийм урд хойд Солонгосоос илүү урд ардсан Солонгостой бол яг тийм нийгэмдээ бол тийм ер нь тийм мэдрэгддэггүй шүү дээ. Одоо нөгөө за одоо хойдлын Солонгосчууд тийм юм гэл одоо манайхан шиг баян хятад хүн бол тийм баян хүн болгоо ингээд ярьдаг тийм нийгмийн тийм давхаргаар ажиглаад иддэг шүү дээ. Солонгостой бол зөвхөн ингээд сонирхоод асуугаад ингээд хойд Солонгос тухайн бол тийм гэж ярина уу хүн болгоно тийм илүү юмд нэг тийм цаг зав шийдэх юм уу тийм нийгмийн тийм давхаргаар ерөөс мэдрэгддэггүй байсан. Миний үед бол асуудал болгоод идэггүй асуудал болгодгоо. Тэгэхээр яг сонирхсан үед л нэг тийм их юм ярьдаг. Түүхийнхаа тийм эдний юм улбанаас бидэнд ингэж зовсон. Одоо бид эднэрт ийм юм хангамж өгдөг. Тэгэхээр яг ийм ирэх юм ярьцгаадаг хүмүүс. Манай монгол хүмүүс Солонгос руу маш их одоо жилийн олон залуучууд явж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд бас дэлхийн нэлээд том үйлдвэрлэгч орны тоонд орж явдаг тий Солонгосч нэлээд дээгүүр эхний 10 дотор бол эхний 5 дотор бол бараг жигсдэг баг. Тэгээд очингуудаа шууд ажилд орчих тийм боломж өндөртэй юм уу тий? Манай бас зарим одоо Европт байж байгаа сонсогчид сонсож байгаа тэд нар маань сонирхож иж магадгүй тий Солонгос явж үзэж байгаагүй хүмүүс. Тий харьцангуй нөгөө монголчуудын мас ихтэй шүү дээ. 2000 оны ихэд бол нэг 30-аас 35 мянган монгол ингээд өсөр байжсэн бүртгэлтэй. 2000 би 11 он 12 оны үед ирэхэд бол 65-аас 60 албан ёсны бүртгэлтэй 65 мянгаас дээшээ болцсон байсан. Одоо бол тэр тоо бол дахин 10 жил гэдэг бол маш их тоо болцсон байна. Тэр утгаараа монгол хүмүүс очоод ажил хөдөлмөрлөл эрхлээд бол евро нэг холбоо сэлбэ гэдэг шиг тийм холбоо сэлбэ нь бол өргөн дарагдсан учраас ер нь жил зэрлэгт бол их нээлттэй. Тэгээ монголчуудыг хүлээж авах сонирхол нь ч бас Солонгос хүмүүстэй бол их өндөр. Монголын ажиллах сонирхол бол их өндөр. Бүх хөл газрууд дээр. Зарим манай монгол зарим манай монгол хүмүүс маань монголчуудтай залах уу гэд шүүмжлээд бичээд яриад байдаг шүү дээ. Үнэхээр тийм залах уу юм бол яг Солонгос хүмүүс манай монгол хүмүүсийг ажилд авах дуртай байдаг юм бол эсвэл гадаад гарахаараа манайхан одоо өөр ажилсаг болчдгийг юм болов уу? Чи энэ дээр юу гэж бодож явдаг вэ? Би энэ дээр жоохон тийм хатуухан яттай л биш. Монголтай байж шин. Монголчууд би ч өөрөө Монголд. Тэр нэг тийм хоёр нүртэй хүмүүс шиг. Тийм байдаг шин. Одоо энэ нийгэмд нэг нэгний үрээр аж төрж амьдраад
Хүний нийгэмд яваад очихоор яг тэр нийгэмдээ дасан гэсэн бүх юмадаа ажилтдаг. Нөгөө жинхэнэ нүрээ гаргаж ирдэг гэсэн. Яг нүүдэлчин соёлын маань нэг хэсэг л яваад байна уу? Тий. Одоо жинхэнэ их орондоо байж нөгөө нэг яг өөрийнхөө үнэн сэтгэл зөрхийг одоо төлөх их орондоо гаргахгүй мөртлөө хүний нутагт очихоор тэр үнэн сэтгэлээ гаргаад өөрийнхөө нөгөө мэдээж ирэх өөрийнхөө төлөө аж амьдрал юу гэдэг тэрний хадлаа явж байгаа. Тэгэхэд тэнд нөгөө тэр яг үнэн байдлаа гаргаад байдаг. Яг хэрэндээ болохоор тэрийг мэддэггүй юм уу, гаргадаггүй юм уу, зүйл хэрэг ойлгодоггүй юм уу? Тийм санагддаг шүү дээ. Нэг одоо медалийн хоёр тал гэсэн үг л болж байна шүү дээ. Алтан медалийн өмнө тал нь нэг өөр төрстэй, хойд тал нь нэг өөр төрстэй. Тэгэхээр Баатги чиний хувьд хэрвээ чи тэрийг мэдсэн бол одоо 9-10 жил Солонгост байж байгаа буцсан юм чинь бас нэг эх орноо өөрөөр харж эх орондоо хандж байгаа хандлага чи өөр болсон гэж чи өөрийгөө дүгнэдэггүй. Эсвэл буцаж ирээл за би эх орондоо байгаа юм чинь гэд буцаад одоо өмнөх сэтгэгдэгч гэж юм уу одоо чи өөрийн чинь ярьснаар олон хүн дэгдэг гэж байна шүү дээ. Медалийн хоёр тал аятай болчдөг юм а гэд хоёр нүур гаргаад. Ер нь та аль нүрээ гаргаж байна да? Одоо буцаж очиод Монгол гэж асууж байгаа юм миний асуулт. Харин тийм. Би өнгөн нүрэн дээр л байна л да. Нүрэн дээр байна. Хамгийн нэгт нь одоо юм судалгаа зүгээр эх орныхоо энэ онгон жилүүд газрын байрал эх орноо сайхан тойрон аялал эх орноо гэхлээр мэдрээ. Ямар сайхан өргөн мэдгээ. Энд эзэн болохтой би өөрийн тодорхой хэмжээний бүтээсэн орон зай нуудынхаа хамаарал та орчинд өөрөө эзэн болж эх орноо хайрлуул гэдэг юм. Зэл баталтай явж байна да. За сайн байна. Сайхан байна. Тэгээ бодвол одоо багийн хамт олон үе үеийн одоо залуу тамирчтай ч гэсэн тэг өөрийн хүрээлэлдээ мэдээж үлгэр жишээ болоод тэр хүмүүсээ одоо уруу татаад гэх юм уу өөдөн татаад гэсэн үг. Уруу татна гэхээр буруугаараа тэгээ үлгэрлэн дуурайгаад явж байгаа гэж бодож байна. Баатгийг ямарч гэсэн Монгол улсын шгшээ тамирчин гэдэг чинь бас л их нэр хүндтэй ажил шүү дээ. Тийм. Яг та ингээд намайг танилцсан. Би 2016 он Зүүн Азийн өвлийн наадамд оролцоод шгшээгоос ирэхэд бол зодог талаад өөрөө нөгөө миний анх хичээлж исэн клубээ ерөөхдөө ерөнхий менежер нь болоод тэгээд энэ тамирчин бэлтгэх тасгалжуулагч болоод одоо нэг өсөндөө ажлынхаа бас юуныхаа хоббиныхаа нэг хэсгээ одоо спортоо хаяагүй ингээд байж байгаа. Тэгээд залуучуудын Монгол улсын залуучуудын жигшээ багийн туслах тасгалжуулагч ялдаг аваад 2-3 жил болж байгаа. Тэгээд шүүн сонирхолтой нодлон 19-19 оны шилжиж Азийн цомын тэмцээс U20 гэх англи гэдэг 20-наас хүртэлх англид манай хүүхдүүд очиод баг амт тасгалжуулсан хүүхдүүд очиод мөнгө медаль авсан сайхан. За сайн байна. Баяр хүргэе. Тий. Тэгээ клуб тэгээ энэ одоо Монголын хоккей холбоонд бас тэргүүлэгч гэсэн албан тушаал төр байж байгаа. Яг хоккейхон хоббиныхаа төлөө тэгээд эргээд дагаад энэ хүүхдүүдийн төлөө бас нэг шат ч ахиулчих юмсан гээл. Цаашлаад улс их орныхоо төлөө гэсэн үг шүү дээ. Тий, миний чадах орчин миний хүрээлэл яг энэ дуртай юмны маань хажууд байгаа болохоор тэрэндээ л их цаг зав гаргаж одоо явж байна да. За сайн баяр хүргэе, амжилт хүсье. Талентуулаад. Ер нь хоккей спортоор ч дэлхийд тий голландчууд, германчууд сайн штэ бас тий. Германчууд багийн спорт ер нь дэлхийд дээгүүр авсан одоо медалаараа ч юм уу дээгүүр явдаг. Тэгээ Австрали сайн явдаг шиг санаж байна. Олимпиас одоо Герман сүлийн үед Герман тийм философи гэдгээр ороод ирсэн. Герман арга зүйгээр Олимп өртөл үрдэнд айгуу том амжилт үзүүлж медаль авдаг бол. Герман, Канада, Чех, багийн Европын орнууд бүгдээ айгуу өндөр түвшинд очичлаа л да. Манай Монголын хувьд бол нөгөө хөгжингөө орн гэдэг англи хэл байдаг. Дэлхийн хоккейн холбоо. Хөгжингөө орны ангилалд явдаг. Тэгээд яг тэр ангилалд нь одоо энэ Зүүн Азийн сумын тэмцээн. Азийн аваргын Азийн өвлийн наадам энэ багтдгийг. Тэр ангилалд одоохондоо бол явж байна. Өөчин бид нар бол нөгөө Азийн ангилалдаа байдаг байсан. Дээд түвшинд байсан. Одоо нэг шат дахин хөгжингөө орноо унтсан. Хөгжлийн хувьд бол жоохон сар бүтцсэн. Одоо бол сүүлийн 2-3 жил буцаас хэрэгэв. Сайн амжилт гаргаад улс их орн ч гэсэн төр засгийн хэрэгжүүлж болно.
санхүү мөнгөөр дэмжиж бүтээн бодлого шинжилгээ хийж байна л да. Ирээдүйн сайхан харагдаж байгаа. За тэгээд манай өнөөдрийн дугаарыг хөтлөж байгаа Цэндэ Амраа хоёр гэж байгаа. Та Солонгост байхдаа за энэ зүйлийг л монголчууд маань сураасай, мэдээд аваасай гэсэн тийм онцлог зүйлийг ажиллаж анзаарч харсан уу? Онцлог. Мэдээж хардаг яах вэ? Чүүд энэ нэг зарлал аюул гарна. Ийм шаргуу ингээ хөдөлмөрлөлтгийг тий. За энэ ингээд нийгмээрээ нийт давхаргаараа залуу хөгсөн залуу гэх нийт давхаргаараа ингээд ямар юм зарчимж эртэж тий. Энийг нэг сайхан өөрсдөө суулгаад аваасаа л гэж харж тэгээд залуу бүгдээс ингэ хийх гэж захиж явдаг шүү дээ. Аа. Танд Солонгос хүн Монгол хүн хоёр ялгаатай санагддаг онцлог байдлаараа харьцангуй ижилхэн санагддаг шүү дээ. Нэг тийм ялгаа гэдэг одоо жишээлбэл Европуудтай харьцуулах юм бол шар Азийн галгал тийм гэхээс илүүтэй харьцангуй тийм нийтлэг шинж адилхан гэж ойлгодог шүү дээ. За Баатки Солонгост ингээд 9-10 жил болоод амьдарч байхад чинь бодвол Монгол руу одоо Монголоос Солонгост ирэх гэж байгаа хүмүүс рүү гэрлүүгээ юм захиад манайхан чинь одоо борц явуулаарай, борц явуулаарай, юм явуулаарай гэж юм захидаг шүү дээ. Тэгж юм захидаг байв уу? Юу чухалчил захидаг байв? Монголынхоо юуг сандаг байв хүнсийн бүтээгдэхүүнээс? Монголын цагаан самар явуулаарай гэж захидаг шүү дээ. Цагаан самар барбарис хатууч ихтэй дуртай байсан. Тэр хоёрыг л захидаг. Юу ямар сайн юм. Хөөх юм байсан. Миний мартсан цагаан самрыг гаргаад ирлээ. Одоо байдгүй цагаан самар. Одоо байгаа. Аа. Яста кармантай ичээл ингээ сэмхэн амрууга хийгээ иддэн штэ. Тэгвэл манай ихч минь надад өгч гуугаад идэх бодлоо ярьдаг. Хаагаал иддэг тий тоолол жоохон байхад. Барбарис чихрээ их сайн иддэг шүү дээ. Жоохон төчөр. Тийм хоёр үнэтэй ямар сайн юм бэ? Тий, цагаан сар барбарис л их захиж. Аа за. Тэгэхээр сүүлдээ тэгээд болчихлоо та. Манай ихч гайхаад би нөгөө Еве явуулаар ихэд Еве явуулдаг байхгүй. Тэгсэн нэг удаа найзтай ингэж ярьсан юмсэн. Үгүй ямар сайн юм би тэр Евенгээс нь гоё боб байдаг л амир манай тэр Евен захиад байгаа. Тэр энэ манай тэр ихчи найз надаа хэлсэн болохоор түүнээс хойш би Евен захиа болсон. Нэрэл тиймдээгээд үүрүүлэн бэжж хүнд Ев өгж явуулаад хүнд ч төвхтэй өсөд байгаа шамар. Одоо гэрэл санахаараа хийдэг гэсэн гэлгүй. Багада Еве гэсэн. За Монгол руугаа очихдоо бодвол ээж аавдаа одоо Солонгосын чихэр жимс барайл очиж исэн баг та. Тий. Бас л нэг бэлэг сэлтгээл нэг жоохон бариад очсон шүү дээ. Тий. Эрэгтэй хүмүүс бас тэхүү эрэгтэй хүмүүст одоо бэлэг цуглуулна гэдэг асуудал байдгүй. Эмэгтэй хүмүүс л дэлгүүр оршоо орох дуртай эмэгтэй бас их байдаг шүү дээ. Би тэр тал дээр жоохон мууш тийм нэг айлын баг болохоор ш тэр юм. Дандаа нэг ах их аавж ирсэн авсараагаа сурцж идэг юм. Тэгээд юм тийм нөгөө ах өвчнөр ээж аавдаа тийм бэлэгсэл гэхээс илүүтэй өөрөө очил өөрөө бэлэг шиг санагдаад идэв шүү дээ. Аа нэрээ сонсоход аав ээжтэй байр авч өгчсэн гэд сонссон шүү дээ. 10 одоо тэр тухайн үед Солонгост амьдарч байхдаа ч илүү. Тэгэхээр шин тэр чи одоо маш том бэлэг байна шүү дээ. Аав ээжийн ачиг яаж хариулна гэж их хүмүүс ярьдаг боддог. Тэр чин бол маш сайхан тусламж басан байж таараа аав ээжийн шинэ байранд оруулахар чинь. Тий. 20 настай байхдаа яг тэр одоо ачаанд хариулна гэх юм. Эсвэл өөрийнхөө тэр тухайн нуруунд дээрээс бас нэг юм хөнгөлж ирсэн юм. Тэгээд 20 настай байхдаа ээжтэй нэг аавчиг байранд оруулаад өөрөө ч хаад жаргалтай нэг нуруунд дээрээс нэг том ач аваад баяжж байгаа юм шиг санагдаж их өнгөрч ирсэн. 2006 он байна. Тэгэхээр тий 2004 онд 18 таа явжсэн гэхээр тий тэгэхээр тухайн үед бол аюу том боломжийг олгож ийн гэсэн үг шүү дээ. Монголд байр авна гэдэг бол бас нэг амаргүй асуудал шүү дээ. Тий. Тэгээд ямар ч байсан. Тэгээд яхаар нөгөө бас нэг шат дэшээ явж байгаа болохоор бас ар гэртээ нөгөө санаа зовх бодох юм арай баг сэтгэл юм байл л дээ. Тэгээд заашгаа нөгөө сурах нөгөө жоох юм уран дээр ачаа өнгөрөх сурах юм дугаа яваад 2 жил очиж сураад
Тэгэл ажиллаа хэл явж ирсэн. Юу яхаа тухайд л их сайхан санагдчихсэн. Тэгээ шүү дээ аав ээжигээ баярлуулчлаа гэд. За тэгээд аав ээж нь сонсож магадгүй гэж бодож байна. Ийм сайхан одоо залууг өсгөж төрүүлсэн аав ээжүүд нь сайн хүмүүс байж дараа тэр хүмүүс одоо урт удаа наслаараа ийм сайхан хүүтэй юм бэ. Бас эх орондоо тус нэмэртэй сурсан чадсан юмараа залуу үе бэлтээ явж байгаа юм спорт дуртай залуу байгаа юм байна. Ингээд манай Globus подкастын өмнөөс мент хүргэж гэн эрүүл энхийг хүсчихье. За энэ ташинд аав ээжтэй хайртай шүү. Тэгээд хязгааргүй хүслийнх нэг хэсэг болж явнаа. Тэгээд аав ээжтэй хайртай шүү. Одоо наслаа эрүүл хүсье даа гэдэг дамжуулж байна. За өнөөдрийн ярилцлага маш сонирхолтой болж байна. Одоо Солонгост байсан түүхий ярилцчихсан зочин ерөөсөй байгаагүй. Манай Солонгос орныг төлөөлөөд Баатгийн маань одоо ийм сайхан ярилцж байна. Тэгээд бас нэг асуулт юу вэ гэхээр гэр бүлтэй одоо болсон байж таараа залуу одоо Солонгост очсон байж гэн Солонгост байхдаа гэр бүлтэй болж байв уу? Эсвэл Монголдо буцаж очиод одоо гэр бүлээ зохиож байв уу? Энэ тал дээр гоё асуулт байна. Би 2014 онд төгсөгчдийн баяр гэдэг 10 жилийн хандлуурын төгсөгчдийн баяр дээр спортын наадам дээрээс очиод тэгээд уралдаан тэмцээнд ороо гэж. Би манай гэр бүлийн манай 10 жилийн нөгөө анги манай охин тэгээ 14 онд төгсөгчдийн тэмцээнээр би бинийг царайжсан хараад гадарж ирсэн хүмүүс чинь яг төгсөгчдийн баяраас хойшоо дотносоол найзлал үрхэл тэгээ 15 онд хоёлаа тусдаа гараад 16 онд анхныхаа хүүг үлгийдэж авчихсан. Одоо 2 хүүхэдтэй баг нь охин. Тэгээд 1 жил 5 сар 2 насны зайтай хүү охин маань гарсан. Тэгээд яг 30 насныхаа босгон дээр цаа хүүтэй болсон. За баяр хүргэе. Эндээ баярлалаа. Яг хэлж яддаг шүү. Шинэ хэлч насаараа сонсох гэдэг. Алт шүү энэ. Тэгээд эмч мэрэгжилттэй уушгины эмч мэрэгжилттэй одоо мэрэгчлэр ажиллаа хийгээд явж байгаа. Төмөөд гэдэг нэрвэл юм байна. Нөгөө 2 хүүхэдтэй нэр өгсөн бас нэг тийм гоё дурсамжтай хүүхэдтэй юм бид. 2 хүүхэдтэй том хүүдээ болохоор аавынх нь Бат гэдгийг аваад араас нээж автай сайхан түшигтэй байгаараа гэж хоёлаа ярилцж байгаа. Хүүдээ болохоор Бат түшиг гэж нэр өгөө. Тэгээд охиндоо болохоор ээж нь од юм чинь. Яг тэр нэг манай охин чи 12 сар яг эсрэхлэхийн өмнө төрж ирсэн. Тэгэл нэг тэнгэр их муухай байж байгаа. Яг эмнэлгээс харахад ингээд айн гоё тэнгэр цэлмэд айн гоё тийм хөхт айгуу тийм тунгалаг цэлмэд. Тэгээд эмнэлгээс гарч ирсэн болохоор охиндоо за юусэн ээжийнх нь одыг аваад энэ ийм сайхан өдөр төрсөн юм чинь цэлмэг од гэд нэр өгчий. Тэгээ ингээд хөөхөө эртээ хоёлаа юм гоё утга учиртай их гоё нэр шүү дээ цэлмэг од. Хоёлоо гоё нэр Бат түшиг. Тэгээ аав ээжийнхаа нэрнээс ингээд хэсгчилж аваад сая хөхтэй тэр нэр өгсөн. Бас сурсамжтай гоё л байдаг. Одоо тэгэл одоо хүүхдүүд маань 5 нас 3 настай болцсон. Өөрхөн том болоод бас нэлээ хөл суурай олоод өөрийгөө хөгжүүлээд бас бизнесийн ямар хүмүүнлэгийн их сургууль сурсан гэж ярьсан. Хүмүүнлэгийн бизнес удирдлага сургуулийг төгссөн тийм. Тэгэхээр чи өөрийгөө ямар ч хэсэн бэлдээд өөрийгөө нийгэмд одоо хүлээн аваад явах чадвартай болж ирж гэр бүлээ зохион байгуулсан байна шүү дээ тий. Нэлээд бас уралтай суурьтай зохион байгуулалттай нөгөө гадаадд зохион байгуулалт гэдэг юмыг сурсан гэж хэлсэн. Тэгэхээр ийм одоо амьдралтай хүртэл зохион байгуулалт ийм сонирхолтой сайхан залуусаа бид өнөөдөр ярилцлаа ингээд. За Батбол тахаа таны хувьд одоо дөнгөж амьдралд хөл тавьж байгаа 18, 19, 20-той дүү нартаа юу гэж зөвлөмөр санагддаг вэ? За тий одоо нэг Монголынхон одоо байгаа одоо манай шавнар манай клубын харилцаа хүүхдүүд бас бүрэлдэхүүн хүүхдүүдийг харахад энэ цагийг бүү дэмий ашиглаач. Энэ эрдэм номдоо шамдаад тэгээд өөрийгөө хөгжүүлэх одоо энэ сошиал цахим орчинд
өөрөөсөө илүү гарсан сул цагийг тэр сошиал цахимаас өөртөө хэрэгтэй юмыг олж аваад ашиглаач. Тийм. Цагийг ерөөсөө битээ дими үр ашиггүй битгий өнгөрөө хичээл гэж хүснээр байна. Тэгээд харцсангуу өөрийгөө олохдоо жоохон бодит хандаач. Хийсвэр сэтгэлгээгээ багасгаач. Юм болгоныг ингээд өндөр сэтгэхүйгээр харахаас урдаар би хаанаас нэхлэх вэ гэдгийг нэг хараасай л гэж захимаар санагддаг шүү дээ. Одоо хүмүүс чинь айгүй тийм нэг алхаагүй байж 10 алхах гад тэр 10 алхахыг одоо ингээд болчих юм шиг бодож айгүй тийм сул цагийг өнгөрөөж байгаа юм шиг харагдаад байдаг байхгүй. Одоо энэ муу зуршлуудыг дагаад тэгэхээр одоо ямар ч цагаа бүр ашигтай өнгөрөөгөөж өөрсдөө эрэхтэй мэдээлэл олон цагийг өөрсдөө зарцуулаач. Өөрсдөө таних нэг алхмаа өөрсдөө төлөө хийгээч л гэж захимаар санагддаг. За их сайхан зүг зүйтэй. Яг тэр нэг цаг заагаараа сурж хүмүүжээч гэдэг дээр бол одоо манай клуб дээр ч нөгөө нийгмийн ямар давхаргын янз бүрийн хүмүүсд спорт холбохгүй юм. Тэр бол манай клуб дээш нь авч бас нэг мэрэгжил боловсролтой болох гэж тодорхой хэмжээний хөтөлбөрүүд хийдэг байхгүй ажлыг санаачилж хийдэг. Тэгэл бас нөгөө боломжгүйг нь клубээс боломж гаргаад сургууль соёлд оруулаад тэгэл санхүүгийн зөвлөмж шийдээл ингээл явж байхад түүнд бас хариуцлагагүй хандах бас хэсгүүд байна. Одоо нэг 4-5 их сургаж байхад мөн спортоос би ингээд сураа явж байгаа шүү гэж ойлгоод хичээж мэрэж явж байгаа хэсэг байхад нөгөө тэтгэлэгт нь амруулаад тодорхой хэмжээний хувийн хөнгөлөлтөнд клубын шугамар ингээд оруулсан байгаад түүнийг үл тоогоод нөгөөдгөөс зүхтаад ингээд хийсвэрийн хин юм руугаа явах бодолтой хүмүүс их байдаг байхгүй. Тэгээ бодохоор өнөөдөр бол 2000 он миний 18-17 дэх их шиг ингээ ажил хийгээд өнгөлөд гэхээсээ илүүтэй өнөөдөр сурсан хүн, боловсрсон хүн, түүнд цагаа гаргасан хүн ирээдүйд эрэлттэй түүгээрээ тэ амьдрал нь өөрөө цаахан тэгшрээд босоод явна гэж би одоо боддог шүү дээ. Юм дээр зөв. За маш сайхан сонирхолтой ярилцлага байлаа. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өөрийн үнэт цагаасаа хуваалцсан бид бүхэнтэй ярилцсан Батуул тахта баярлалаа. За баяртай. За баярлалаа. Ажлын хэмжээлт баяртай. За сонсогчдоо бас баярлалаа. Баяртай.